Өнөөдөр Монголын ардчил ингээд хамгийн хүндхэн сорилттой тулгарч байгаа ийм цаг үе. Яг энэ цаг үед энэ чухал сэдвийн хүрээнд ардчлалын чуулганыг зохион байгуулж байна. За энэ ажлыг зохион байгуулж байгаа удирдлагын актем, Зүлхэгкар захирал, Батцуг захирал, за мөн одоо Конрад Аденауерын сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Ялангуяа өнөөдөр Конрад Аденауерын сангийн хувьд бол хүн бүр мэднэ. Одоо Монголын ардчил өлгийтэй байх үеэс эхлэн өнөө хүртэл хамгийн эцэгтэй мөчүүдэд бидэнтэй хамт байж Монголын ардчилд цаашдаа зөв замаар хөгжих энэ их үйл хэрэгт ямагт бодиттой хувь нэмэр оруулж ирсэн. Энэ жил та бид одоо Монголын ардчилсан хувьсгал, ардчилсан үйл явцын 27 дахь жилд бол явж байна. 28 дахь жил байх. За мөн Монголын ардчилсан үндсэн хууль батлагдсны 25 дахь жилийн байг бол тэмдэглэж байгаа. Тэгээ энэ цаг үед үнэхээр бид одоо нийгмээ өнгөрснөө одоо нэг 104-ний нэг өнгөрсөн байна. Тэгээд өнгөрснөө харах аман цаашдаа бол замаа засах ийм зайлшгүй шаардлага байгааг бол бид бүхэн ойлгож байгаа. Үнэхээр ардчлалын гол онцлог энийг бол бид өнгөрсөн бүх хугацаанд ямагт бодож дүгнэж цэглэж ирсэн. За энэ онцлогийг бол бүхэлд нь авч үзэхэд бол хэн нэг хүн эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүсийн гарт эрх мэдлийг төвлөрүүлэхийн эсрэг одоо нийгмийн удирдлагыг нийт одоо ард түмний эрх мэдлийг өгөх ийм одоо тогтолцоороо бол одоо шилжүүлэх энэ дотроо энэний тулд бол өнөөдөр ардчлалын шалгарсан одоо засаглалын тогтолцоо болсон хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийг салаа мөчрүүдийг бол тус нь хоорондоо харилцан уялдаатай боловч одоо хяналттай, тэнцвэртэй, бие даасан байх энэ тогтолцоог өнөөдөр нутагшуулах ийм чиглэлээр бол өнөөдөр бид ардчилсан тогтолцоогоо хөгжүүлж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бид яг бодиттой байдлыг харахад бол одоо нийтдээ парламентын 8 дахь удаагийн сонгуул одоо болж өнгөрлөө. Тэгээд энэ өндөрлөг дээр ирэхэд бол одоо яг бодиттой сонгуулийн үр дүн тэгээд өнөөдөр парламентын бүтцийг хараад үзэхэд бол ард түмний 50 хүрэхгүй хувийн одоо саналыг авсан эрх баригч нам өнөөдөр парламентын суудлын бараг 80 гаруй 90% бол одоо бүрлүүлж байгаа. Ингээд үзэхэд бол бид 8 сонгуулийн дараа ардчлалын 27-8 жилийн энэ түүхэн уламжлалын дараа эргээд одоо нэг намын тогтолцоо руу эргэж унах ийм л хэмжээнд очсон мэт нөхцөл байдал бол хүмүүст бол сэтгэл төрүүлж байгаа нь бол харамсалтай юм аа. Тэгээ энэ цаг үед одоо бид яах вэ? Энэ цаг үед өнөөдөр бидэнд цаашдаа улсын тогтолцоогоо хөгжүүлэх, ардчлалыг бэхжүүлэх ямар гарц, ямар шийдлүүд байна гэдэг тал дээр өнөөдөр та бид чухамдаа энэ танхимд, энэ чуулган дээр бол ухаанаа дурдуулах юм зайлшгүй шаардлага байна гэдгийг бол хэлмээр байна. Өнөөдөр яагаад энийг хэлж байгаа гэхээр за нэгэнд парламентод одоо харилцаа, тогтолцоо, нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нөгөө талд нь бид өнөөдөр нийгмийн зүгээс олон түмнийг төлөөлөх, төр засагт олон түмний дуу хоолой, олон түмний шийдвэр илүү тод тусах ийм нөхцөлийг бидэнд хэн өнөөдөр авчрах вэ гэвэл өнөөдрийн бидний сэдв бий бол чөлөөд хараад бус хэвлэл мэдээлэл ийм үүргийг гүйцэтгэх одоо тэрхүү түүчээ болж чадна гэдэгт бол огт эргэлзэхгүй байна. Тэгээ манай тогтолцоонд бол нэг сайн одоо мөн чанар байдгийг би бол хэлэх хэрэгтэй. Яг л бид өнөөдөр 8 удаа парламентын сонгуул явуулахад нэг ч удаа эрх баригч нам сонгуул дахин байгуулж байгаагүй. Сөрөг хүч нь нэг судалтай байсан ч сонгуул яригдчихсэн. Тэгэхээр энэ бол бас Монголын ард түмний энэ ардчлалыг тэмүүлсэн, ардчлалыг баталгаажуулах гэсэн тэр хүсэл тэмүүлэл ямагт байдгийг бол илэрхийлж байгаа. Энэ бүх хугацаанд одоо ард түмний чөлөө сэтгэлгээ түүний төлөөсөн чөлөө төвлө асар хүүрэг гүйцэтгэж ирсэн гэдгийг бол өнөөдөр бол дурдах хэрэгтэй. Тийм ч учраас бид өнөөдөр дөрөвдөх засаглалынхаа үүргийг чухамдаа энэ цаг үед одоо та бид гүйцэтгэх хамгийн том хариуцлагатай мөч бол тулгарсан юм уу гэж харж байгаа. Герман ч гэсэн одоо хэд хэдэн удаа иймэрхүү нөхцөл байдал бий болж ирсэн та. Өнөөдөр ч гэсэн тийм нөхцөл байдал байгаа. Яагаад тэгэхээр одоо хоёр том нам нь нийлжихлээр үндсэндээ бол парламент оппозиц байхгүй болдог. Германд ч гэсэн одоо манай ардчлалын бидний үлгэр жишээ болж байгаа. Энэ нөхцөлд одоо яадаг вэ гэхээр
парламентын гаднах оппозиц, аваасаа парламентарч оппозицион гэдэг. Энэ оппозиц өөрөөр нь чөлөө төвлөл, олон түмний одоо санаачлаг, төрийн бус байгууллагууд, олон түмний хөдөлгөөнүүд эдний үүрэг хороол бол маш их өндөр болоод гарч ирдэг. Энэний цаана бол бас нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг авчирхад одоо арчлыг улам бэхжүүлэхэд маш их тийм хөшүүрэг болж ирсэн. Өнөөдөр Монголын хувьд бол яг ийм нөхцөл байдал бол хүрдсэн. Тэгэхээр энэ дээр бол бид чухамдаа Герман хотынхаа туршлагыг бол судлах бол зайлшгүй шаардлагатай гэдэг бол хэлмээр байна. За монголчууд бид бол одоо түрүүн Зүлфикар захирал бас хэлж ирсэн. Тэгэхээр одоо энэ социалист системээр дамжиж 70 гаруй жил одоо маш тийм хүнд захиргаалтын тогтолцоо системийг бид бүхэн бол туулж ирсэн. За манай хэвд мэдээлж гисэн яг тэр цаг үед анх үүссэн. Энээс өмнө бол ийм орчин үеийн одоо яг тийм байнгын сони хэвд радио телевиз бол байгаагүй. Энэ бол одоо үнэхээр энэ цаг үетэйгээ хамт бий болсон. Тэр цаг үеийнхаа бүх шинж тэмдгийг бол одоо илэрхийлж дагуулж ирсэн. Цаад үндэс суурь нь бол социалист тоталитар нийгэмд байсан ийм хэвлэл мэдээлэлтэй гэдгийг бол хэн болгон мэднэ. Харин 90 онд ардчсан хувьсгал одоо ялахад хэвлэл мэдээллийн эрхчлөө анх удаага бодиттой бий болж. Ер нь ардчсан хувьсгал өөрөө юуны төлөө хувьсгал байсан байг өнөөдөр харахад бол яг тэр цаг үе залуучууд гээд нэвтрүүлгээр энэ үзэл санаа анх залуучуудын тарихт толгойн сууж эхэлж ирсэн чинь ерөөсөө ардсан хувьсгал гэдэг чинь хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр их чөлөөгөө эдлэх чөлөөт хэвлэлийн тухай хувьсгал байжээ гэж товчхондоо дүгнж болохоор харагдаж байна. Тэгээ энэ хугацаанд бол бид энэ 27-8 жилийн хугацаанд одоо анхны одоо чөлөөт шинэ сони хэвлэл за тэгээд телевизүүд радио хэвлэл мэдээллийн бусад олон хэрэгслүүд өнөөдөр ингээд сошиал медиатаар залгаад ингээ үзэхэд бол үнэхээр бид бол баггүй амжилт олсон нь бол ойлгомжтой. Та бүхэн мэдж байгаа зөвхөн тоо баримтыг харахад бол ямар ч гадны хүн ирээд ухаалж ундаг. Монгол одоо тийм ээ 40 гаруй телевизтэй 100 гаруй сонинтой тийм ээ хичнээн вебсайт ингээ явахлаар бол ер нь бол 3 сая хүнтэй монголчууд одоо ийм их хэмжээний хэвлэл мэдээлэл хэрэгсэлээр ухаалж ундаг байна. Гэтэ би энийг бол үнэхээр бодис шалтгаантай гэж бодчих. Үнэхээр бид олон жил тэр боогдмал хаагдмал тэр нийгэмд байсаар үнэхээр энэ арчлын хэрэгчлүүд бол үнэхээр одоо бүрэн эдлэх, жинхэнэ өөрийгөө нэг таниулах ийм том үйл явжээ. Ийм ч учраас өнөөдөр бид бол хинээс шалтгаахгүй. Яагаад би болохгүй гэж өөрөө одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулад олон чиглэлээр бол өөрснийхөө хүсэл бодлыг танилцуулаад илэрхийлээд явах юм болцоог бол өнөөдөр бүрдүүлсэн. Гэхдээ хамгийн том юмнууд харамсдаг өнөөдөр бид ингээд харахад бол би сүүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээ сүүлийн 2-3 жилдээ юм уулзч чуулган дээр бол үгүй байсан. Тэрэн дээр бол маш тодорхой хэлсэн. Өнөөдөр бид үндсэн хуулиараа үзэх юм бол энэ хууль тогтоомжоор үзэх юм бол Монгол улс одоо де юре хэвлэлийн хэрэгчлээтэй улс юм. Хэдийгээр бид энэ маш тоо бүх энэ болцоонууд нь одоо тийм ээ оролцогч сэтгүүлчид энэ бүх айран байгаа ч яг нөгөө талд нэгэ бодиттой ингээд жингийн дуухан дээр тавиад үзэхэд бол Монгол улс өнөөдөр де факто чөлөөт хэвлэлгүй юм улс болжээ. Үнэхээр манай хэвлэл мэдээлэл энэ чөлөөт хэвлэл маань өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөгөө зарж амьдарч байгаа нь нууц биш. Хэвлэлийн эрх чөлөөнөөс урвсан нууц биш. Энийг би германд шийдмээр. This is das Projekt auf Deutsch sagen. Heute die Realität ist, wir haben zwar de jure Pressefreiheit, aber wir haben de facto keine freie Presse mehr. Unsere freie Presse verramscht die Pressefreiheit. Unsere freie Presse verrät die Pressefreiheit. Das möchte ich wirklich, damit allen klar ist, auch auf Deutsch sagen, ich weiß nicht, wie die Übersetzung ist. Үнэндээ байдал ийм ирнэлтэй ийм хүнд нөхцөлд тулчаад байгаа. Энийг өнөөдөр бид өөрчлөхгүйгээр бид Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө ярих ямар ч болцоо байхгүй. Өнөөдөр бид өөрсдийнхөө үзэл бодлоо чөлөөтэй одоо илэрхийлэх арчлалын хамгийн суур ирэхэд өнөөдөр бид илэрхийлж чадахгүй бол өнөөдөр та бидэнд бол ямар ч ирээдүй байхгүй. Тийм учраас өнөөдөр манай хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн хувьд бол ямар их одоо том хариуцлага бол ногдож байгаа нь бол харагдаж байна.
Тэгээ энд бол юу гэдэг сэтгүүлчдийг буруутгах юм бол байхгүй. Сэвэл мэдээллийн байгууллагын өнөөдөр энэ тогтолцоог буруутгах юм бол байхгүй. Энэ тоог буруутгах юм бол байхгүй. Тооноос чанарт шилжих энэ үйл явц ирнэ. Одоо бид бол үнэхээр хууль эрх зүйн үндсэн хуулиар хэрэгжүүлэх тэр хууль эрх зүйн төвшөндөө өнөөдөр бид нар тэр завхрал бол маш гүнзгий өргөлдөж байгаа байна. Энийг өнөөдөр бид өөрчлөхгүй бол одоо 90-ад онд би санаж байна. 96 онд анх удаага гудамжинд төвчжсэн бид нар парламентэд өрнөлгөө олон болж 50 судалтаа анх орж ирсэн. Үндсэндээ олонхын ямар нэгэн төрлийн туршлагагүй үнэхээр арчлалын тэр сайн сайхан идеалыг өөрсдийнхээ жинхэнэ ихтгэл үнэмш болгоод орж ирж байсан. Тэгээд ингээд бүх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Гадаадд оюутнаас урагдаг болгох тийм ээ одоо мэдээллийн эрхчлөлөг хангах гэдэг. Тэгээд тэрэн дотор бол та бүхэн мэдж байгаа шар хэвлэгийн тухай үед анх ардчсан хүчин засгийнхаа шар хэвлэл гэж анх бий болсон. Өөрөлдвөл хэвлийн эрхчлөө тэр чөлөөтэй мэдээлэх эрхчлөөгөө манай сэтгүүлчид анх одоо тэр үед анх одоо төгөлдржүүлсэн. Тэгээ сэрүүлэг гэж хамгийн анхны шар хэвлийн хамгийн анхны дугаар дээр намайг гүтгэжсэн. Би маш сайн санддаг. Намайг би Германд имчилгээд явсан чинь сүнгийн сонгуулийн маргааш энэ хүн Герман руу зүгтаачлаа гэж тий. Тэгээ дараа нь автобусанд уулзгаад хаасан зүгтаацсан юм шүү гэдэг тийм ээ. Жирийн хүмүүсээс асуугаад. Ингээд бол үнэхээр бол хэвлэл ямар хүчтэй гэдгийг хүн болгон тэр үед ойлгосон. Эргээд бол тэр хэвлэлийг ашиглаж тэр бол ер нь улс төрийн томоохон үйл явцууд бол цаашдаа өрнөсөн. Гэхдээ шар хэвлэлийг тухайн үедээ бол үнэхээр тэр гүтгэлэг тэр буруу зураг мэдээлэл тэр одоо зах зээлийг авахын тулд тухайн үедээ нэг албан ёсны төрийн хэвлэлүүд хар хэвлэл гэж байсан. Хар хэвлэлийг одоо үгүй ийм төлөвлөгөөг бол тухайн үедээ гаргаж ирсэн. Батүлийн хууль гэж хэвлэлийн эрхчлөлийн хууль гарсны та үг санаж байгаа. Ерөөсө хоёр хууль гэдэг. Нэг нь бол төр засаг ямар нэгэн байдлаар хэвлэлийн эрхчлөлийг хязгаарлахыг хоримлж байгаа. Хоёрд нь төр засаг өөрөө ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөхийг бол чиглүүлэхийг бол хориглож байгаа. Ингээд энэний дүнд бол бүх хар хэвлэлүүд хувьчлагдсан. За ингээд бид бол одоо хэвлэлийн эрхчлөлийг баталгаажууллаа гэж маш их баяртай одоо сэтгэл их өндөр байсан. Тэгсэн яас үнэхээр уруу зуруу юм альва хуралт альва чөдөр тушаа гэдэг бол ямар өөрийнхөө арга замыг олдох юм бэл. Нөгөө хар хэвлэлүүд чинь хувьчлагдаад саарл хэвлэл болчихсон. Өөрөөр тухайн үеийн хамгийн том одоо нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүд, улс төрийн өвчтөний толгойнууд өөрсдөө тэр төр засгийнхаа гол хэвлэлүүдийг хувьчлаад авчихсан. Эргээд бид бол дараагийн шатанд одоо үндэсний олон нийтийн телевиз гэдэг маш сайхан бий даасан телевиз гаргасан. Өнөөдөр та бүхэн хар ямар нэмний үндэсний байх вэ? Ямар нэмний олон нийтийн байх вэ? Ямар нэмний бий даасан байх вэ? Сонгуульд болгоны дараа өдөртлөн солигдож байгаа тэр ямар нэгэн тэмцээнд бол ардчил олон нийт хяналт юу ч байхгүй. Тэгээд ядгүй сонгуулийн маргаашаас 180 градус мэдээллийнх нь бодлого өөрчлөгддөг. Энэ гутамшиг үз. Энэ чөлөө тэр мөн үү? Яг ийм нөхцөл байдалд өнөөдөр одоо хэвлэлийн зах зээл хар зах зээл болсон. Хэвлэлийн зах зээл өөрөө хэвлэлийн эрхчлөөгөө худалдаж хувааж иддэг ийм хамгийн харанхуй засаглал болж хувирсан. Одоо энийг өөрчлөхийн тулд дараагийн алхам дараагийн шат хэрэгтэй. Өнөөдрийн хурал дээр би зөв хоёр зүйлийг хэлэх гэж байна. Нэгд одоо энд авах хэмжээнд бидний зөвхөн төр засаг хэвлэл өмчлөх хэрэггүй гэдэг тэр бол дутуу буруу юм байна. Энэний цаана үнэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллага тэр мэрэгжлийн тэр ёс зүйтэй мэрэгжлийн хангалгаа өргөсөн мэрэгжлийн сэтгүүлчдээсээ бүрдсэн тэр хэвлэлийн гэсэн тэр зориултаа тэр байгууллагад нь зөвхөн өмчлүүлэх тэр боцыг хангах хэрэгтэй байна. Ингэж тэнд байгаа тэр сэтгүүлчид цаашаа ажил амьдралаа явах хинээс ч хараад тус байх тэр нөхцөнд бүрд. Нөгөө талд нь ерөөсөө ганц төр засаг биш. Ерөөсөө бусад өөр чиглэлээр аж ахуй явуулна гэсэн. Би өнөөдөр одоо гурван өдөр байгуулчаад тэгэнгүүтээ жоох мөнгө олон гутаа сонин хөдөлж авч байгаа байхгүй юу? Би өнөөдөр улс төрийн намд нэг сонгуульд одоо тодорхой албан тушаалд очин гутаа би телевиз судалж авч байгаа байхгүй юу? Энэ бол өөрөө болохгүй. Ингэхэл юм бол энэ холион банд чи өнөөдөр Монголын ирээдүг бол булангурт болж байна. Тэгээ ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн өмчлөлийг одоо бүр одоо ингэж үгтэй ил болгох чинь гэдэг баг. Ил болгохоор яхаа тийч дандаа өөр хүний нэрээр өөр компани нэрээр ерөөсөө энэ чинь ингээд яг нэг офшор шиг болчиход байгаа. Тэгээ ерөөсөө Монголын хэвлэл мэдээлэл чи өөрөө бүхэлдээ офшор ертөнц болчиход байна. Энийг өнөөдөр бид засахгүйгээр өнөөдөр бид хаанч хүрэхгүй. Ингээд бол ерөөсөө хуулиар хоригдчих. Энэ бол та үнэхээр банкны бизнес ч банкныхаа бизнесийг хий. Өнөөдөр банкны бизнес хийгээд
хаалцчдын мөнгө татангуудаа яаж хамгийн том хэвлэлийн импери байгуулдаг ийм л өмнө явж шин. Ингээд яг хөө тэр чинь бол эзэнтэй юм чи эзэнтэй. Өнөөдөр та бүхэн сонгуулийн өмнө хар. Ямар нөхцөлд өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл байна. Ямар одоо эрхчлөө энд байна. Ямар энд ирээдүй байна. Бүх юм харанхуй. Бүх юм бөглөөстэй. Бүх юм ямар ч ирээдүйгүй ийм нөхцөл байж байгаа. Тэгэхээр энийг өнөөдөр бид хориглох хэрэгтэй. Хоёр дахь нь би үзсэн. Би ч гэсэн өөрөө энэ 20 гаруй жил хэвлэл мэдээлэлтэй байнга ойрхон тэднийг дэмжиж санаачилж одоо миний санаач олон хэвлэл мэдээлэл одоо дэмжиж ажиллуулсан. Би бол гэсэн олон хэвлэл мэдээлэл би одоо Newsman одоо Монголын хамгийн том вебсайтаас хэсүүлээд олон одоо телевиз радиотой бол хамтарч ярьсан. Өнөөдөр ч гэсэн би улс төрд өнөөдөр амьд явахын тулд өнөөдөр надад телевиз, радио, өдөр тутмын сонин вебсайт бүх юм байна. Би өнөөдөр бүгдээр ингээс нь татгалзлаа. Энийг би өнөөдөр зарлаж байна. Тэгээд яг ийм санаач гээд бүх улс төрчид, бүх бизнесийн байгууллагууд, бүх одоо нийгмийн зөвлөлтнүүд ийм санаач гээд дэмжээсэй. Энэ хөдөлгөөнийг дэмжээсэй. Энэ хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчнэрт өөрсөнд нь үгүй та нар харин ёс зүйтэй ирээдүгөө харсан жинхэнэ одоо тангарагтаа үнэж яг энэ мэрэгжлийнхаа одоо түрээний тэр бодлогод үнэнч ийм л хэвлэл мэдээллийг хөгжүүлээсэй гэдгийг бол та бүхнээс бол юуны өмнө бол хүсэж байна гэдгийг өнөөдөр хэлмээр байна. Одоо тэгээд бидэнд ийм чиглэлийн хууль хэрэгтэй. Энэ хуулийг бол би санаач надтай хамтран ажиллахад хинч одоо ажиллахад бол нээлттэй гэдэг нэг хэлмээр байна. Хоёрдугаар өнөөдөр манад бол хамгийн том одоо тулгымцсан асуудал бол сэтгүүлчдийг хамгаалах тэднийг бид даасан баталгаатай байх. Зүгээр та нар ингээ өөрснөө аваа юу гэдэг нэг асуудал. Гол нь нөгөө талд нь тэр баталгаа өгөх хэрэгтэй. Бид эрхчүүдээр иймэрхүү алхмуудыг хийх гэж оролцсон. Та бүхэн мэдж байгаа. Хүн болгон одоо ухаалж унтлаа одоо шүүгчийн цалин сонсоод юм чи юу вэ гэдэг нэг хэсэг ярьж ялаа тийм ээ. Гэхдээ эцэст бид шүүхэл янз чадахгүй бид хаана очиж шудраг ёсоо авах вэ тийм ээ. Тэгэхэд энэ тал дээр бол маш том маргаан үүсэл байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол та бид өнөөдөр одоо гэтэл бол яг зөвхөн салин нэмэх бол бас нийтдээ тогтолцоондоо бол бас дутагдaltaй гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ цаана үшээ юм байна, юм дутуу байна, бодох хэрэгтэй байна. Одоо сэтгүүлчдээ ч гэсэн зөвхөн одоо нэг цалин нэмэх, орлого нэмэх гэдэг талаасаа илүү яаж тэдний амьдрал, нийгэм, амнаас энэ бүх юмний баталгааг бол тодорхой болох вэ гэдэг тал дээр энэ хууль эрхцүүдээ бол одоо зүгээр 1-2 өгүүлбэр хуулиасаа илүү маш том тийм дэлхийд одоо том туршлага болох ийм зөв хуулийг гаргах тал дээр бол ажилламаар байна. Одоо шинэ би ингээ хөлбөмбөгийн холбоо харахад үнэхээр тэндээс бол тийм ээ одоо бүх юмаа бол үнд хүргээд тэгээд хөлбөмбөгчнөөс ахуулаад тэр эмчин дасгаж уус бүгд ямар нэгэн тэр том одоо ялуунасаа хүртэж идэг байхгүй. Тэгэхээр нэг ийм зөв тогтолцоо өнөөдөр бид салбар аваа явах, салбарт байгаа бүх хүмүүсээ бол аваа явах. Тэгээд нэг сэтгүүлчгээд тодорхой хэдэн одон одоо тэрнийхэн ашиг хүртээд байдаг цаана тэр өсөг үрж байгаа хүмүүс нь тэр сонингийн тарааж байгаа хүмүүс нь үнэхээр юмны гадна үлддэг байж болохгүй. Тэгэхээр энэ бүгдийг их тийм зөв одоо тийм тогтолцоог бий болгох тал дээр бол ажиллах шаардлагатай юм гэж харж байгаа. За дээр нь өнөөдөр сэтгүүлчдийн хамгийн том нөхөр бол шүүмжлэгчд одоо whistleblowers гэж ярьдаг тийм ээ. Шүгэл үлээгчд. Тэгэхээр эдгээрийг хамгаалах ийм хуулийг бол өргөн барьсан. Энэ чуулганаар хэлсэн гэсэн тэгээд хэлцэх асуудал нь багтсангүй ингээд цаашаа шилжчихлээ л дээ. Тэгэхээр энэ цаашдаа бидний хувьд бол үнэхээр тулгымцсан асуудал гэдэг нь бол өнөөдөр амьдрал дээр батлагчлаа. Анх удаага бид нар яг олон улсын хэмжээнд анхаарал татж байгаа ийм шүгэл үлээгчтэй болчихлоо шүү дээ. Одоо тэр 60 төгрөгийн бичлэгийг гаргаад нийтэд цацчихсан. Одоо өөрөө тэр бичлэгт орсон албан шаардлагуудыг хуулийн байгууллага шалгахын оронд тэр тагнуул цагдаа хэнийг шалгаж чинь тэр хүнийг өөрийг шалгаж гэр бүлийн дарамтлж байх нөхцөл байдалгүй болдож шүү дээ. Янз бүрээр одоо оролдож байна тийм ээ. Мөрдөж мөшгөж байна. Тэгэхээр энэ чинь бол өнөөдөр бол манай нийгэмд бол маш том аюул нүүрснийг харуулж байгаа байхгүй. Анх удаага Монгол Snowden бий боллоо. Энэ Snowden өнөөдөр бид хамгаалах бол дахиж хэн шүүл үлээхгүй. Өөрөлд ийм аимшигтай тогтолцоо цаашгаа тэнд ярьж байгаа тэр бүх асуудал хууль ёсны болоод явах нь. Өнөөдөр ийм хувьцаа шийдэж байгаа цаг үе байгаа гэдэг бол хэлмээр байна. За чөлөө төвлөлийн хувьд бол өнөөдөр нэг зүйлийг бас маш ач холбогдолтой та бидний бас ярианы нэг сэдв баг. Энэ сошиал медиа яг. Үнэхээр манай хэвлэл мэдээлэл ингээд их чөлөөгүй болоод бүгд эзэнтэй, бүгд хяналттай, бүгд зөвхөн одоо
арилжаа 8-ын хэгс болоод байгаа энэ цаг үед бидэнд нэг шинэ аврал гарч ирсэн. Энэ бол глобалчл даяарчлалын үр дүнд өнөөдөр интернетийн дэлхийд дахны интернетийн үр ашгаар бол сошиал медиа гэж иргэн бүр хүн бүр өнөөдөр хэвлэн нийтлэгч үзэл бодлоо илэрхийлэгч болох энэ том орон зайг бий болгосон. Тэгтэл тэр 64-ний тэрүүн бичлэг дотор энэ орон зайраа хүртэл халдж байгаа юм байна. Энийг бол бид мэдрээлсэн сүүлийн хэдэн жил өнөөдөр бол энэ нотолж. Ийм нөхцөлд бол та бидний хувьд бол үнэхээр олон зүйлийг бодож энэ одоо сошиал орчноо хамгаалах энэ талын хууль эрх зүйн орчноо дахин боловсронгүй болохгүй бол ерөөсөө болохгүй. Харамсалтай нь тэрний хийдэг тусдаг компани Германы компани гэж тэр ярианд явж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр одоо дэндүү харамсалтай зүйл. Тэгэхээр манай Герман улсууд бол үнэхээр эрхчлөөдөлдөг Европтой дэлхийд бол хамгийн үлгэршээ орн. Гэхдээ тэнд бол бас муу хүмүүс, муу компаниуд байдаг л байна. Тэгээ өнөөдөр манай муу хүмүүс, манай муу одоо улс төрчтэй хамтраад ингээд Монголын нийгмийг боомлох, Монголын нийгмийг буурчлах ийм ажилд бол оролцоод явж байгаа юм байна. Тэгэхээр энэ бүгдийг бол та бид өнөөдөр хуулиараа бол зохицуулж, энэ дээр бол маш тодорхой одоо алтмуудыг хийхгүй бол хууль эрх зүйн хаалтуудыг тийм ээ. Тэгээд тэр эрүүгийн хууль, зөрчлийн хууль тэр бүх энэ тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол энэ явж бидний хамгийн том орон зай. Эцсийн бид буцахад одоо хөөгнийхээ эрхчлөөгөө бид хангаж энэ болцоод байж өнөөдөр энэний урд талд байгаа манай хэвлэл мэдээлэл мэрэгжлийн дагуу үнэн зөв шудраг хараат бус ажиллах ийм нөхцөл болцоо бүрднэ гэдэгт бол би бол огт эргэлзэхгүй байгаа. Тэгмээс сошиал медиаг хамгаалах энэ хууль эрх зүйн орчин дээр улсын хурлд бүлэг байгуулж ирсэн тухайд онлайн эрхчлөөний эвсэл гэж дэлхийн олон улсын байгууллагууд тэрийг Монгол улс намаа гадаад харилцааны сайд байхад анх удаа тэргүүлсэн Монгол улсад жилийн сайд нарын хурлыг хийж ирсэн. Тэр бүгдийн үр дүнд бид энэ тал дээр хамгийн одоо тэргүүлэх ус болно гэсэн чинь эцсээс өнөөдөр яг бодит дүнгээ харсан чинь ерөөсө хамгийн одоо харанхуй хамгийн одоо ухарсан тийм ээ хамгийн харгас ийм арга хэрэгслийг Монголдо нутагшуулсан ийм улс болж хувирсан байна. Тэгэхээр энэ интернетийн эрхчлөөг хангах, сошиал медиаг хамгаалах энэ бүлгийг бол парламентод төрөний хурл байгуулсан байгаа. Энэ их хурлчсан бид байгууллагын төлөө ажиллана. Ингээд энэ тал дээр бол бас та бүхэн дэмжээсээ хамтарч ажилласаа гэж бол өнөөдөр бид бол та бүхнээс хүсэж байна. Ингээд дөрвөн бэ хэлсэн би төгсөлдөө дахин хэлье. Өнөөдөр манай яг энэ эрх баригч нам бол сонгогчдын 47% авсан. Гэхдээ нөгөө талд нь одоо парламентод төлөөлөлгүй 53% байна. Яг хөө баг зэрэг цөөхөн төлөөлөлттэй. Тэгэхээр энэ 53% төлөөлөл гэдэг та нар шүү тийм ээ. Энэ идэвхтэй эрхчлөөгөө мэдэрсэн иргэд нийгмийн зүтгэлтнүүд, төрийн бус байгууллагууд, ялангуяа манай дөрвөн засаглал хэвлэл мэдээллийн салбар бол өнөөдөр Монголын ард түмний олонхын төлөөлөл болсон. Тэгэхээр та бүхний нуруунд дээр маш том хариуцлага ирж байгаа. Энэ хариуцлагыг бид нар одоо ирэх 3-4 жилд хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсад бол одоо арчлаа баталгаажуулж маш сайхан одоо ирээдүй маш сайхан одоо хэний ч өмнө нүр улаахааргүй ийм сайхан хөгжил бол бэлэн байгаа. Энэний төлөө бүгдээрээ хамтран ажиллая. Анхаарал тавьсан